TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Амьдрал янз бүрийн өөрчлөлтөөр дүүрэн байдаг шүү дээ тий. Тэгээд заримдаа тэдгээр өөрчлөлтүүд бидний төсөөлж амжаагүй байхад ирдэг. Арай тийм болохгүй л гүдэ гэж бодож итэл тийм болчдөг. Тэгээд гуйгаагүй байхад таахын аргагүй нөхцөл байдал тас орчихсон байдаг. Тэгээд заримдаа бидний хамгийн чухал зүйлээ алдах үеч бас болдог. Тэгээд иймд бид яадаг вэ гэхээр амьдралын энэ нөхцөл байдлуудыг бидний хүчтэй болгодог уу эсвэл биднийг зөвхрүүлдэг үү гэдэг асуулт бидний өмнө нүүр тулан ирдэг. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ сонсогч та тавтай морилно гэж урьж байна. Бид дугаар бүртээ зүрх сэтгэлийн уудлан та нартайгаа ярилцах дуртай байдаг. Тэгээ өнөөдөр гэрлээ маань хамтдаа нэвтрүүлгээ хөтлөхөөр ирсэн байна. Сайн мэцгаануу тэгээд нэвтрүүлэгт оролцох нь хээр сайхан байдаг шүү. Тэгээд өнөөдрийн сэдэв маань бас нэлээд хүнд сэдэв байгаа. Тэгээд би та нартай нэг найзынхаа амьдралын түүхийг хуваалцъя гэж шийдсэн байгаа. Тэгээд найз минь амьдралдаа хэцүү гинтийн хагацлыг туулсан. Гэхдээ тэр хагацл нь гашуудлыг давсан болохоор илүү сэтгэл нь тогтун хүчтэй хүн болсон. Тэгээд Мишелийн маань хүү дөнгөж 3 настай байхдаа өнгөрсөн. Тэгээд түүнийг туулахад найз минь үнэхээр их зүйл сурсаад энэ явцад. Тэгээ би бас хүүхдээ алдсан олон гэр бүлд тусалж ирсэн. Тэгээд Мишелийн түүхийг сонсоод олон зүйлийг суралцах хаа гэж найдаж байна. Магадгүй сонсогчдын маань хин нэг нь хүүхдээ эсвэл ойр дотны хин нэг нь алдсан байж магадгүй. Зарим нэг нь өөр хүүхдээ алдаад гашуудан шаналж байгаа нэгэндээ тусалж дэмжижээч бас энэ цагт магадгүй. Яг ийм хүнд үед хүн юу хэлэхээ мэдэхгүй байх нь түгээмлээдэг штэ. Хин нэгэн төсөөлхийн аргагүй гашуудал харуулслыг туулж яг энэ цагт гашуудал харуулслыг туулж ич магадгүй юм тий. Тийм шүү. Тэгээд найзынхаа амьдралаас суралцсан хит хитэн зүйлсийг та нартайгаа хуваалцахыг хүсэж байна. Тэгээд гинтийн хагацл гэдэг үнэндээ ямар их өвдөлттэй байдгийг ойлгодог хүмүүс байгааг мэдхэд таатай байна. Тэгээд та бас ганцаараа биш шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд юуны төрөнд хагацл гэдэг бол маш том төвхтэй асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн их дотны хүнээ алдахаар таны зүрх сэтгэл амьдралчин өмнөх шигээ ер нь болохгүй тий. Тэгээд та бүрэн өсөн өөрчлөгддөг. Хэрвээ байсан бол бүхэл зүйл хэрэгэд хэвэндээ орондоо гэж найдвал илүү сэтгэлээр унж магадгүй. Тэгээд яг л нэг үерийн усны дараа газар шороо эвдрээд байхгүй болдог шиг тий. Хуйлран урсахыг хусны дараа тэр газар урсгаа урдынхаас огтоо өөр болцсон байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний амьдралд маш их өөрчлөлтүүд гардаг. Гэхдээ цаг нь болоход та өөрийгөө шинээр сэргээн босгож чаднаа гэж бас хэлмээр байна. Амьдралын мөч бүр ямар нэг дурсамжийг эргэн сануулдаг шүү дээ. Тэгээ тэр бүртэн л дурсамжуудаа баяртай гэж хэлэх шаардлага хэрэгцээ гардаг тий. Тэгээ яг энэ цагт би хэлмээр байна. Сонсогч та хүчтэй байгаарай. Та үүнийг хийж чадна гэд тий. Нэг удаа нэг л дурсамжтайгаа амьдраар ажиллаарай л гэж хүсмээр байна. Тэгээ бид заримдаа өдөр тутмын дадал болсон хийж л байдаг зүйлс маань хэр их онцгой болохыг бид нэр бүгд анзаарч харж чаддаггүй шүү дээ. Бүх зүйл байхгүй болчоор их өгөөлж бас их санаалзаж тэр орон зайнууд ч гэсэн хоосон байгаа юм шиг мэдрэмжүүд бидний амьдралд үргэлжилдэг. Амьдрал зүгээр л энгийн зүйлсээс бүрэлддэг тий. Инээмсэглэл, тээврэлт, гар барих, гутал удах, гадуур алхах гэдэл амьдрал энгийн зүйлсээр л үргэлжилж байдаг. Монгол эрчүүд маань эхнэрийнхээ гарын цай хоол, хайр халамжинд тассан байдаг штэ тий. Энэ мэтчлэн амьдрал энгийн зүйлсээр дүүрэн үргэлжилсээр л байдаг гэдгийг сонсогч танд би бас яг энэ цагт сануулахыг хүсэж байна. Тийш тэгээд хайртай дотны хүнээсээ салж хагдсны дараа мартчихвал амархан юм шүү гэж санагдаж магадгүй. Мэдээж та тэгж чадахгүй, тэгж хэрэггүй. Тэгээд Мишель маань санах гэдэг чинь бидэнд өгсөн бэлэг шүү дээ гэж хэлжсэн санагдаж байна. Тэр нас үнэхээр бас гайхалтай үгүйсэн. Тэгээд хайрлахгүй байснаас тий
хайрлуулаад салсан дээрээ гэж бас ярьдаг. Тэгээд бид хайрлаж хайрлуулахын төлөө төрсөн гэдгээ бас санах хэрэгтэй тий. Магадгүй гайхаж магадгүй л дээ. Би эргээд аж аргалтай байж чадах болов уу? Эсвэл энэ нь гонигтай байгаад ах юм уу? Эсвэл эргээд аж аргалыг мэдэрч чадах болов уу? Ч юм уу тий. Хоосон бас дүүрэн тэгээд найдвар тээсэн хэрнээ бас хоосон ч юм ингээ ийм хэлбэлзэл дунд тий. Эсрэг байрсанд тий. Тийм зүйлийг бас мэдэрч магадгүй тий. Энэ бүх сэтгэл хөдлөл одоо хамт нэг доор оршоод ээж болох юм болов уу ч гэж бас та бас бодож иж магадгүй тий. Сэтгэл санаа маань юу ч үгүй хоосон байхад шүн донд бид нэг цочоос сэрчгдэг штеп. Тэгээд дахиад ямар нэгэн муу зүйл тохиолдол одоо яана гэдэг айцаар дөрөн шүн донд сэрдэг тий. Энэ тухайга Мишель ч гэсэн бид нартай яг ийм мэдрэмжүүд төрж исэн гэж хуваалцаж ярьжсэн. Тэгээд Мишель маань өргөлжлүүлээд хуваалцахдаа юу гэж ярьсан бэ гэвэл сэтгэл санаа юу ч хоосон болсон мэдрэмжүүд зөндөө их төрж байна. Тэгээд бас шүн сайхан унтчихтаа гинт зочиж сэрээд тэгээд дахиад яг ийм муу зүйлсөө дараараасаа тохиолдох үедээ гэдэг айц намайг бүр ингээд хурцж байна. Тэгээд байх ёстой бүхнээ өөртөө бүр салхааргүй уяад бат бөхөр уяад багалчмаар байна. Тэгсэн ч гэсэн одоо энэ нөгөө уйж багалсан ч гэсэн бас дахиад л алдчих үедээ гэдэг ийм айцсууд улам их нэмэгдээд сэтгэлийн төвшөрүүд намайг нөмрөөд би болоод байна гэж Мишель маань хуваалцж байсан. Тэгээ эцэст нь бүх зүйл өөрийнх нь гэж бодох нь тэнэг хэрэг гэдгийг Мишель яг энэ бүх одоо олон мэдрэмжүүдийн дараа ойлгосон байгаа юм. Тэгээд Мишель ингэж хэлсэн. Харамсал гашуудал чамд хэрвээ тохиолдох юм бол чи хэсэг суугаад түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Уй гашууга хүлээн зөвшөөрөх нь бидний одоо уй гашууг тайлах цорын ганц арга байж магадгүй гэж хэлжсэн. Энэ магадгүй сонсогч танд сонин сонсогдож магадгүй. Би яг энэ тухай нухацтай бодох хүртлээр надад ч гэсэн яг үнэмшмээргүй одоо яг тийм бодлоод үнэмшмээргүй санагдчихсан. Тэгээд хэрвээ шаналл харуулслаад алтлаад нуучих юм бол тэр чинь яг ингээд нөгөө зүрх сэтгэлд маань цоочлогдчихно штэ гэж би бодчихлаа. Тэгээд яг үнэндээ болохоор бид яг юунаас зурна тэр чинь бидний амьдралд байсаар л байх болно гэдэг мэрэгүү хөсөд байдаг штэ тий. Тийм шүү. Тэгээд би бас Мишелээс нэг удаа асууж ирсэн. Тэгээд харуулслын зовлонг давхад өөр яг юу тус олж исэн бэ гэж асуухад нэг амьдрал өмчин биш үү дээ гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд хүмүүс бас чамтай хамт байгаа гэдгийг бас өрөөл санаж байгаарай гэж бас хэлжсэн. Тэгээд тэдгэр хүмүүс нь чамайг амьдрахад одоо урам зориг өгдөг, урагшлах одоо тэмүүлэх хүчтэй болдог шүү гэж Мишель маань хэлжсэн. Тэгээд гашуудал шаналлаа одоо бусдтайгаа хуваалцвал нөгөө хүмүүс ч гэсэн тэр сэтгэлээ бас уудлан хуваалцдаг. Тэгээд үр хүүхэд ах дүүс найз хамаатан сатны хин нэгнийгээ одоо алдсан байвал одоо сэтгэл эдэрсэн шаналлаа ч юм уу тэдгэр хүмүүстэйгээс хуваалцж байгаарай гэдгийг бас хэлжсэн. Шаналж гашуудаж байгаа нэгэндээ яаж туслах вэ? Юу хийж болох вэ гэж магадгүй сонсогч та бодож байгаах. Тэгээ сонсоод халамжлах нь таны хийж чадах хамгийн сайн зүйлээ. Сэтгэлийн шаналл гэдэг хизээч нөгөө тохиолдож болохгүй юм шиг дүр эсгэх хэрэггүй. Найз чинь ярих хэрэгцээ байх юм бол түүнийг яриулаад сонсоод л байгаарэ гэж хүсмээр байна. Гэхдээ нэг сануулгах зүйл байна. Хин нэгний гашуудал зовлонг нөгөө хүндээ битгий өөр хин нэгнтэй битгий харьцуулж яриарэ. Хүн бүр хагцал шаналлыг зүрх сэтгэлдээ өөрөөр тусгаж авдаг. Тэгээ ямар ч хүний сэтгэл санаа хоорондоо адилхан байхгүй. Хүн болгон өөр өөрийн амьдралын өнгөтэй. Ээжигээ алдсан 2 хүүхэд, ханаа алдсан 2 эмэгтэй, тэр бүхэл хүүхдээ алдсан эхнэр нөхөр 2 сэтгэл санаа нь яг ижлэхэн байна гэж юусаа байхгүй. Тийм шүү. Тэгээд бас нэг бодох ёстой зүйл нь болохоор харуусал гашуудал заримдаа дүрээ хувиргаад ирчдэг. Тэгээд нэг уурах цар болж одоо ирдэг гэсэн үг те. Тэгээд гуниг гутрлын хаалгач бас байж болно те. Нэг мэрэгэн үний одоо хэлсэн нэг үг бэ. Тэр нь юу гэсэн гэхээр бид заримдаа уурлаж уцаарлаад байгаа нь сэтгэлийн гүнд гуниг харамсал байгаагийн илэрлээ гэж одоо хэлсэн байдаг. Тэгээд сэтгэл санааны ачаа үрхийг хинч хүсэхгүй мэдээж те. Тэгээд тэрийг байхгүй гэж өөртөө итгүүлэхийн тулд одоо далд нуучдаг те. Гэхдээ сэтгэлийн гүнд одоо тэр зүйл нь байсаар байдаг. Мэдрэмжүүдээ нуух халахлах одоо бараг боломжгүй. Тэр нь эргээд нэг уурах цаар болоод дэлбрээд гараад ирдэг те. Тэгээд хичнээн их гуниг тээж байна. Төдийч нэ их ууртай байж
бас магадгүй гэсэн үг бас байдаг тий. Тэмдэглэлт баярууд ч юм уу хамтдаа байх цагуудаа ганцаараа өнгөрөх хэрэггүй. Хин нэгэнтэй заавал хамт байх хэрэгтэй. Тэгээ яг Мишелийн хувьд тэр өдрүүдийг даван туулахын тулд өөртөө сонголтыг хийж сурсан юм билээ. Тэгээ тайван жаргалтай байхын төлөө тэмцэх сонголт хийж болно. Гэхдээ бас заримдаа сэтгэл нь маш их гансарч нөгөө хямрахаар бараг өхмөр санагдах үед ч гэсэн байдаг штэ. Үнэхээр сул дорой арчаагүй хүчгүй санагдах үед ч гэсэн олон байгаа тий. Тэр үед найзуудаасаа залбирч өгөхийг гуйх, бусадтай уулзаж ярилцах, хэсэг хугацааны дараа дотор нь харанхуйлаад байсан өвдөлтүүд, зүрх сэтгэлийн өвдөлтүүд яг энэ үед яг ингээд аажмаар ингээд далтлагдж байгаа нь баяр хөөр болон хуурч байгаа нь мэдэгдэгэ гэж Мишель маань ярьжсэн. Одоо ч гэсэн тэмцээр л байгаа яг Мишелийн мэдрэмжүүдтэйгээ. Харуусал, гашуудл бас зүрхэнд нь байгаа ч гэсэн бүр хүсэл тэмүүлэлгүй болтлоо яг шаналх нь арай гайг болчихсон гэж ярьжсэн. Үргэлж уулахын ч гэсэн өдрөөс өдөрт багасж байна гэж хуваалцаж ярьжсэн. Тийш үү тэгээд Мишель минь одоо уйлах өдөр байгаа ч инээж баярлах сэтгэлийн тэнхээтэй илүү болоод байгаа. Тэгээд хүүгээ алдснаас хойш 3 жилийн дараа дахиад нэг хөөрхөн хүүтэй болсон. Хөөрхөн. Харин тийм. Тэгээд бас нэг охинтой бас болсон. Тэгээд охиндоо хин гэж нэр өгсөн гэж санаж байна. Юм бодлоо. Найдвар. Ой ямар хөөрхөн. Харин тийм хөөрхөн нэр агац. Тэгээд охиндоо ийм нэр өгөх болсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр хэсэг хугацааны хөгжмийн завсарлагын дараа энэ талаар одоо сонсоорой. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ давтай морил бид Мишелийнхээ уй гашууг даван туулсан одоо амьдралын талаар түүхийн талаар хуваалцаж байгаа. Тэгээд сэтгэл шимшрүүлсэн их одоо уй гунгийн дунд одоо түнд юу ингэж итгэл найдвар өгсөн талаар одоо эргээд сонсъё. Тэгээд амьдралынхаа хамгийн харанхуй гэж хэлж болох амар тэр цаг үед бурхан намайг ингэртэй тэрвч байдгаа гэдгийг мэдэж авсан одоо тэр гайхалтай мөч байсан гэж Мишель маань хэлж ирсэн. Мишель яг бурхны тухай хаанаас мэдэж авсан болоо тий. Бурхан өөрийнхөө үг болох Библиэд би чамайг ус гатлахад би чамтай хамт байна. Голоор туулахдаа ч чи живэхгүй, гал дундор явсан ч чи төлөгдөхгүй, дүүлэн ч чамайг шатаахгүй гэд Исая номны 43 дугаар бүлэг дээр хэлсэн байт юм байлээ. Тэгээд харанхуй гашуудл гансралын үед танд ямар санагдах болоо? Та яг үнийг даван туулахад хэрхэн даван туулах болоо? Магадгүй сонсогч таач гэсэн хамгийн хайртай хүнээ, үнцэнтэй хүүхдээ газар дэлхийд орхиод явж байж магадгүй. Гэхдээ амьдрал тэгээд дуусчихгүй шүү дээ. Тэ амьдрал үргэлжилсээр байна. Хэдийгээр амьдралын замын нэг хэсэг нь харанхуй байсан ч гэсэн цааш үргэлжлэх зам үргэлж бий. Тэгээ бурхан тантай хамт ирээдүй хийгээд итгэл найдвар байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ харин яг энэ хүнд хэцүү үедээ бурханы тайтгарал амар тайвныг хэрхэн олж авах вэ? Тийм тэгээд нэг хүлгүү гүн усанд ер нь орж үзчихсэн үү? Далайлуул орж үзчихсэн та. Магадгүй тэгж үзээгүй болвол төсөөлөд үзье те. Магадгүй та өөрөө зогсох гэж одоо үзээд болохгүй одоо хүлчин тулах ямар ч нэг тулгуур байхгүй те. Бүр ингэ доошоо живж гинэ гэж одоо төсөөлөд үзээд үнэхээр хэцүү те. Тэгээ магадгүй хэрэг сэлж чадахгүй бол бүр амар санагдана те. Тэгэд амьдралд ийм одоо зүйл болдог. Тэгээд амьдралын одоо янз бүрийн ээдэртэй асуудлууд одоо бөөгнөд ирэхээр яг л амьсгал авах аргагүй нэг ямар ч нэг гарцгүй мэт тачсан тийм байдалтай болдог тий. Тэгээд яг ийм үед бурханаас одоо тусламжгүй залбирвал бурхан юу гэдгийг одоо харах болно. Тэгээд бурханы хайр ямар өргөн өндөр одоо гүн болохыг одоо ойлгоно. Бурханы хайр инэрл одоо хүрч чадахгүй газар гэж байхгүй. За би нэг сонсогчдод нэг шүлэг уншиж өгөхийг хүсэж байна. Тэгээд яг энэ шүлгийг хэн зохиосныг нь сайн мэдэхгүй. Гэхдээ яг энэ шүлгийг уншихаар яг нөгөө бурхны амар тайвныг айгүйх мэдэрдэг. Тэгээ энэ шүлгийнх нь нэр нь бурхны хүсэл чамайг орхихгүй гэдэг нэртэй. Бурхны хайр инрэл чамд хүрэхгүй юм шиг, бурхны гар чамайг дэмжихгүй юм шиг, бурхны баялаг хэрэгцээг чинь гүйцээхгүй юм шиг, бурхны хүсэл чамайг орхихгүй. Бурхны амар тайван чиний нулимсыг арчихгүй юм шиг,
Бурхны үг сэтгэлийг чинь амьрлуулахгүй юм шиг, Бурхны гайхамшиг чиний төлөө хийгдэхгүй юм шиг, Бурхан чамайг энэ дэлхийгээс олохгүй юм шиг, Бурхны хүсэл чамайг орхихгүй. Мишель Ван энэ бүхнийг амьдралаараа амссан байгаа. Тэгээд Бурхан намайг ерөөсөө орхиогүй. Тэгээд Бурхны ивэл нэгүслийг одоо хэмжих аргагүй. Тэгээд энэ бүхнийг давж гарч чадахгүй юм шиг санагдаж байсан ч одоо зүрх сэтгэл маань дажгүй байгаа шүү гэж Мишель маань хэлжсэн. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт бид үр хүүхдээ алдахын харуулсал шаналлын талаар ярилцаж байна. Тэгээд та ийм шаналлыг амсаж үтсэн байж магадгүй. Эсвэл найз чинь ч юм уу эсвэл ийм зүйл туусныг одоо хин нэг та харж хажууд нь түшиж одоо тулж байсан байж магадгүй. Тэгээд сэтгэл зүрх сүнс маань гайгүй байна гэж Мишель маань одоо яаж тэгж одоо зөрөгтэйгээр хэлж чаддаг байсан болоо гэж бас их гайхдаг. Тэгээд энэ яг ямар утгатай байсан болоо гэж бас боддог. Тэгээд амьдрал нь асуудалгүй сайхан болчихсон гэсэн бол утгатай бол биш тий. Тэгээд би хаяа сэтгэл санаа гэр бүлд нь үнэхээр хүнд даамттай одоо байгааг нь хардаг. Тэгээд харин түүний дотоод хүн сүнс нь одоо гимтэж эмтрээгүйг харин илүү бурханд итгэл нь нэмэгдэж байгааг бас харж исэн. Бас нэг үг байдаг да. Амьдрал бол алдсан зүйлээс чинь илүү том. Учир нь бурхан тэр алдсан зүйлээс чинь илүү агуу. Өвдөлт үхэл хоёрт эцсийн шид гарах эрх байхгүй. Харин бурханд тэр нь бий гэж нэг мэрэгэн хүн хэлсэн байдаг. Тэгээ эцсийн эцэст бурханд л ганцхан шийдвэр гарах эрх нь байгаа. Тэгээ түүх дуусах хараахан болоогүй байна. Мишелийн ойлгож авсан өөр нэг зүйл нь Бурхны үгийг уншиж, залбирч Бурхантай ойр байх хэрэгтэй гэдгийг үнэхээр амьдралдаа хамгийн ихээр ойлгосон. Тэгээд их ядарч, стресстэй үедээ эсвэл Бурхны үгийг уншиж, залбирахч завгүй байх үедээ бид амьдралын эрээн барааныг даах ерөн чадваргүй болчихсон байдаг штэ. За тэгээд бүгдээрээ Бурхны үг болох Библийг уншиж явах хэрэгтэй. Тэгээд яагаад гэвэл нэг амьдралд хэрэгтэй хэрэггүй 9 бусын юм болж байгаа шүү дээ. Тэгээд бүхэл зүйл яагаад гэдэг асуулт тавиад одоо хариултыг хайгаад байх нэг талаараа бас хэрэггүй байдаг. Гэхдээ бид бурхан хэр бодтой вэ гэдгийг одоо Библи уншсанараа харах боломжтой болно. Тэгээд бурхан өөрийнхөө бүтээсэн орчлон ертөнцийг одоо бүхэл зүйлийг ойлголтыг бидэнд өгдөг. Тэгээд биднийг явах ёстой замаар маань тэр удирдан чиглүүлэх болно. Тэгээд Бурхны арга замууд биднийхээс шал өөр. Тэгээд Библиэд бас ингэж хэлсэн байдаг. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш ээ. Миний зам ч та нарын замаас өөр гэж эзэн альдаж байна гэж одоо Исая 55:8 дугаар ишлэлээр хэлсэн байдаг. Нийлээд олон удаа би нөгөө Бурхны төлөвлөгөөнөөс өөрөөр амьдралаа авч явах гэж оролдож үзчихсэн л та. Гэхдээ бид Бурхны хүүхэд болоход бас Бурхан альва зүйлийг том зургаар нь хардаг гэдэгт тий. Бас Бурхан бидний бодсноос ч илүү бид нарыг хайрладаг гэдэгт нь ер нь тэгээд Бурхан үргэлж бид нартай ойр бас итгэмжтэй баттай хамт байдаг гэдэгт нь итгэж болно гэдгийг ер нь амьдралынхаа туршид сурж байна. Тэгээд Бурхны хайр хизээч хуурч өөрчлөгдөхгүй биднийг бас үнэхээр хайрлаж халамжилдаг тэр Бурхан байгаа. Ууй гашуу дундаж гэсэн бид нар нөгөө баяр хөөргийг сонгох нь чухал байдаг. Гэхдээ энэ нөгөө нэг өчигдөрч өнөөдөрч ирээдүйд ч гэсэн яг ийм байдлаар үргэлжилсээр байх болов уу гэд ер нь боддог би. Тэгээд ер нь яг байнга үнийг сонгоод иж зөрөхлөхгүй ахаа. Бид өөрсдөө юу сайн өөрсдөө яг юу сайн бэ гэдгийг мэддэг. Тэгээд мэддэг гэж хэлж болох ч гэсэн үнэндээ бид яг үүнийхээ нэгэн хэсгийг л олж харж мэддэг байгаа тий. Харин Бурхан бол бүгдийг нь мэдэж байгаа. Өнгөрснөйг ч ирээдүйг ч тий. Өнөөдрийн байгаа байдлыг ч гэсэн мэдж байгаа. Тэгээд Бурхантай илүү ойр байж түүний хүслийг хэрвээ хүлээн зөвшөөрөх юм бол бидний амьдрал нөгөө аюулгүй байдлууд улам илүү ихээр бий болно гэдэгт найдаж байна. Тийшээ тэгээд Мишелийн хувьд өөрийгөө хэр их сул дорой вэ гэдгээ гэхээсээ одоо гэж бодхоо болоод тэгээд Бурхан ямар агуу вэ гэдэгт илүү анхаарах болсноос хойш бүхэл зүйл нь өөрчлөгдөж эхэлсэн байгаа юм. Тэгээд тэр биднийг нэрээр нь мэддэг, бидний хэдий өчүүхэн одоо жижиг хэдийч орчлон ертөнцийг бүтээгч Бурхан биднийг халамжилдаг гэдгийг тэр одоо мэдсэн байгаа. Тэгээд нартаа сайхан өдөр байсан ч тэр биднийг харж байдаг. Тэгээд түнгүүгээр хийж чадах
зүйл одоо нэг ч үггүй те. Тэгэл жаахан зогс хийгээд бурхныг одоо санах нь хамаагүй дээрээ. Тэгээд амьдралыг илүү зөв, илүү тодорхой одоо тэгэх юм бол харж чадах болно. Тэгээд уй гашуу биднийг өөрчилдөг. Гэхдээ бурханд итгэвэл тэр бидэнтэй үргэлж хамт биднийг илүү сайн сайхнаар өөрчлөх болно. Тэгээд миний мэддэг нэг ахын эхнэр нь бас 2 одоо хүн өнгөрчихсөн байхгүй юу. Тэгээд хайртай хүмүүсээс гагцсан уй гашууг давж чадахгүй их хэцүү одоо цаг үеийг туулсан. Тэгээд ах маань бас ингэж ярьж ирсэн. Нэг уйлж шаналж зөвхөрхөн одоо түүний амьдралын нэг хэсэг болчихсон байсан. Тэгээд тэр хүнд цаг үед байхдаа үнэхээр одоо нэгүслэр одоо амьд гарч одоо л итгэл дээрээ одоо босож зогсож байна гэж одоо тэр тухайгаа бас гэрчилжсэн. Тэгээд одоо харуулслын үнэлмэс гарч байгаа яг л мэдээж гарч байгаа. Тэгээд харуулслын сэтгэл өвдөлт одоо биднийг мөнхийн усад очихоос нааш одоо орхихгүй. Тэгээд тэднийг санаж сэтгэлээр унсан ч одоо эргээд одоо дүүргэхдэггүй гэдгийг одоо мэдж байгаа. Гэхдээ баяр хөөр гэж байлдаг итгэл найдвар дотор алхаж одоо чадж байгаа гэж бас ах маань хэлжсэн. Хагацал харуусал бүхэн онцгой байдаг тий. Бид ч гэсэн яг үүнд онцгой ханддаг. Харин бурхан тэр бүхнийг мэдж байгаа, хэрхэн туулж байгааг тэгээд бас хэрхэн даван гарахыг ч гэсэн бурхан мэдж байгаа. Тэгээ надад хагацал гуниг тохиолдохдоч хүнд хэцүү зүйлс тохиолдохдоо ч гэсэн бурхан эвэл нэг хүслээ өдөр бүр өгч байдаг. Тэгээ бидэнд яг хэрэгтэй зүйлийг хэрэгтэй цагт нь бурхан өгдгөө гэдэгт би итгэдэг. Гэхдээ бурханд хэрэгтэй цаг үед нь болоогүй байхад нь бурхан хизээч биднэрт цагаасаа өмнө өгдөггүй. Бурхан биднийг өөрт нь хамааралтай байгаасай л гэж хүсдэг байгаа. Бурхан бидэнд яг одоо яг энэ мөчөд өнөөдөр юу хэрэгтэй байгааг мань яг мэддэг, бас өгдөг. Маргааш болохоор маргааштай л хэрэгтэйг нөгдөг тий. Тэгэд яах вэ гэж бодох хэрэггүй. Тэгээд эхлэхээрэл бид нар нөгөө санаа зовлтондоо бас туйлширч эхэлдэг. Сайн тогтоогод аваарэ гэж сонсогч танаас би хүсэж байна. Бурхан таныг хөтлөн дагуулахын тулд тантай маргааш ч гэсэн хамт байна. Дараа жил ч гэсэн хамт байна гэж хэлмээр нь. Хэрвээ хагацал гуниг танд тохиолдоод удаагүй байгаа бол Мишель маань таныг урамшуулж байна. Тэгээд та яг одоо мэдэрч байгаа харуусал гашуутал чинь үргэлж тэр хിവэрэ байхгүй. Тэгээ бурхны тусламжаар өдөр ирэх тусам арай жоохон хөнгөрдгөө, өдрөөс өдөрт хөнгөрдгөө. Инээж бас хөхөрлдөх тэр мөч гэр орондоо бас бий болохоор тий. Тэр мөчч гэсэн гэр оронд чи эргэн ирдэг. Танд ч гэсэн таны инээмсэглэх өдрүүд өдрөөс өдөрт нэмэгцээр байх болно. Тэгээ нас барсан тэр үр хүүхэд, хань ижил, найз нөхдөө та март гэж хэлээгүй л дээ яг энэ цагт. Гэхдээ Христ Есүс дотор таны сэтгэл чинь амгалан байх болтугай гэж өрөөж байна. Тэгээд яг Иохан номон дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэвэл би та нарыг тухгүй үлдээхгүй. Би та нар руу очно гэж хэлсэн байдаг. Тийм шүү те. Тэгэд хэрвээ та бурхантай харилцаатай Есүсийн өмнө гимшиж амьдралыг тань одоо удирдахыг одоо хүлээн зөвшөөрсөн бол би таныг урамшуулмаар байна. Өнгөрсөнд бурхан ямар их одоо итгэмжтэй байсныг санаарай. Тэгээд түүний итгэмжтэй байдал болоод хайр халамжийг өнөөдөр ч гэсэн таас харах боломжтой шүү. Тэгээд түүнд талархаад дахиад нэг алхам одоо урагшлаарай. Тэгээд ирээдүгээ түүнд одоо даатгаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд таны хувьд одоо ямар байгааг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн тэгээд зүр сэтгэлтэй амар тайван хэрэгтэй байгаа бол одоо бурханлан хандан залбираарай. Тэгээд та сэтгэл дундуур санаа зовж ядарч туйлдж бас байж магадгүй нэ. Тэгээд ямар ч аймаар хүнд хэцүү асуудал, гашуудал, харамсал дунд байлаа ч гэсэн одоо үнийг санджаах нь одоо нэг чухал зүйл нь юу гэхээр бурхан үргэлж тантай хамт байгаа шүү. Тэгээд орчлон ертөнц мэдээж асуудлаар дүүрэн хизээч дуусахгүй. Хэрвээ та Есүс Христэд итгэвэл тэр танд сайн сайхан зүйлсийг одоо хийж өгөх болно. Тэгээд таны төсөөлж байгаагүй тэр зүйлийг тэр танд өгөх болно. Тэгээд бурхан бүхэл зүйлийг зөв хийдэг гэдгийг бас бити мартаарай. Тэгээд түүнд итгэж найцсан хിവэрэ байгаарай. Тэгээд хайгаад байгаа үнэнээ одоо Библиэс хайгаад үзээрэй. Библи таны хизээч одоо урмыг хугуулахгүй шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд бас эцэст нь хэлэхэд та үүрээд явах хэрэггүй тэр хүнд одоо бэрхшээлүүдийг үрээд байх шаардлагагүй. Ардаа үлдээж агаарай. Тэгээд сэтгэлийнхэн шарах, санаа зовлт бүхнээ бурханд өргөөд түүний амар тайвныг хүлээн аваарай гэж бас хэлмээр байна. За баярлалаа гэрлээ. Тэгээд өнөөдөр ч гэсэн Мишелийнхаа яг
Бурхантай хамтах уй гашууг даван туулсан нэвтрүүлгийг гэрчлэлийг сонсогч таач гэсэн ачаага бурханд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ та нарынхаа гэрчлэл, түүх, амьдралын өөрчлөлтүүдийн талаар бид үнэхээр сонсох дуртай байдаг. Түүнээс нь маш их урам зориг авдаг байгаа. Тэгээд нэвтрүүлгийн дараа ч гэсэн та бүхэн сэтгэлээ бодолж ярилцмаар байвал бидэнтэй холбогдоорой гэж хүсэж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.